Зохиолч Б Наранзол намайг битгий гомдоо. 7 дугаар хэсэг. Амгалаа. Чи ямар гиний юм бэ? Наад сүндэр чинь ямар бузрын амтан гэдгийг манай сургуулийн бүгд мэднэ ч дээ. Аль багаасаа л явдал нь дийлдэхгүй амар охин байсан. Энэ тэндээс хулгай хийн, залуучуудтай унтаж хэвтэж мөнгө салгана. Тэгээд өөрөө өдөж байгаад баахан залуустаа унтангуудаа мөнгө өгөөгүйгээд өчндүүлсэн энэ дэр болоо бүгдийг нь шоронд хийчихсэн айхтар шулам. Сүндэртэй хинч найзалдаггүй, харьцдаггүй чи мэднэ үсттэй. Чи зүгээр л цаадахынхаа ээлжид золиос болно шүү. Би үнэхээр чамайг энэ балер хүүхний тоглоом болохыг харж тиссэнгүй. Химэн болор нэг ямсгаагаар дуржигнуулаад амгалан руу царайчлан ширтэв. Юу гэхээч мэдэхгүй шоконд орсон амгалан өөрийг нь харан зогсох хүүхдүүдийн дундуур алхасаар сандал дээр очиж лаг хийн суугаад сонссон зүйлдээ итгэх байхаа эргэлзэн бодолд автлаа. Болорч барьцаа бүр лавшруулах санаатай хажууд нь суугаад чи миний хэлснийг ойлгож байна уу? Тэр охин үнэхээр бүтэхгүй хамаг муу муханд бүрдсэн амилсан шөтгөл гэсэн үг. Чи яагаад заавал тийм балер муу юм руу тэмүүлээд байгаа юм бэ? Хажууд чинь өөр сайхан охид зөндөө байна шүү дээ. Миний чамаа гэсэн сэтгэлийг чи яагаад олж хардггүй юм бэ? Гингүүтээ үгсийг нь зөөлөн хэлбэн уламж наалтан суув. Амгалан гинт ууртайгаар түн рүү хараад гарыг нь цааш түлхэнгүүтээ одоо болно. Чи зүгээр надаас хол байгаадах тэхүү. Ядаргаатай юм бэ? Гээд сүндрийн араас явахаар шийдэж бостол. Болор нүдэн гэлэлцэн ууртайгаар чи яас юм ойлгохоо болцсон тэнэг толгоо вэ? Тэр муу яхантайгаа таарсан мал байна штэ. Хохнээ хохин химэн хойноос нь чарлахад амгалан дэвчэлгүй эргэж харан түүнийг тас идэл алгадаж орхилоо. Гэнэггүй зогссон охин сарваасын тэрхий хатхад болрын араас хөлөө уулах шахамгүйдэг том биетэй мангардуу банд ухалсан харааж ирээд амгалан уналтал зогсноор бөөн зодоо инхэж зохион байгуулагч багш нар сандралдан хөвгүүдийн эцэг эхчүүдийг уцаар дуудав. Хамраас нь цус гоожиж нүд нь хөхнэц болсон амгалан аав ээждээ загнуулан ууртай наргагүй анги руугаа орж гадуур хувцас автал сүндрийн уутай хувцас яг хажууд нь байхыг хараад эргэлзэлгүй шүүрэн авч гарлаа. Ээж нь машины урд суудлаа зогсоо зайгүй өглөн аав нь хар цагаан дуугүй жолоогоо мушигсаар явна. Амгалан ганцхан сүндрийг л бодон багтрах шахан бачуурж байснаа. Утсаа гаргаж залгатал хажуудаа тавьсан уудтай хувцсны дотор сүндрийн утасны ая хангинав. Утсыг нь гаргаж ирэн дэлгэсэн дээр нь тавьсан сүндрийн хөрхөн зургийг хэсэг ширтэн сууснаа. Маргааш ямартайч өөртөө нь орчиж ярилцъя гэж бодоод шүүр саалтан суух хөвгүүний дотор ямар их хэцүү байгааг хинж мэдсэнгүй. Хаалга сархийн онгоож нус нулимсандаа хутгалдан даарсандаа дагжин жижирсэн сүндэр орж ирээд юу ч хэлэлгүй орон дээр доош харан унаад асгартал уйлахад долзод сандран харайж очиод хүй миний охин яачсан юм бэ? Юу болчих нь энэ вэ? Ээжтэй хэлэлтэй гэж өглөн мэс шиг хүйтэн болсон гарынхан булчинд хүрэнгүүд зочин уулга алдав. Халаг бүр осгочихсан байх шүү дээ. Яах нь энэ вэ? Гингүүтээ ноотон цамцаа тайлан нөмөргөөд халуун цай аяглан барьж ээж охин яаснаа хэлчихэлтэй. Жаахан цай уучих тэхүү. Миний охин химэн гуйлаа. Сүндэр гин дуусхийн үндийж аягтай цаг зохин унгаад яах гэж намайг өргөж авсан юм бэ? Хэн таны охин юм бэ? Хизээ та намайг охиноо гэж боддог болчихоо. Тэр үед зүгээр намайг өхүүлчихгүй яах гэж ийм цагтаа дуудаж хамаг шившгийн минь түмэн дэлгэсэн юм бэ? Тэрнээс чинь болоод намайг бүхэн үзэн ядаж доромжиж байна мэдв. Яах гэж намайг энэ новшин амьдралаар амьдруулад байгаа юм бэ? Яагаад бүхэн намайг гомдоогоод байгаа юм бэ? Гээд зүхрхэн уйлахад долзод юу гэхээ мэдэхгүй толгоо нэргэн нүдэн манатаж сөхрөн суугаад миний буруу намайг уужил химэн үглэж гашуун нулимсаа урсгав. Өгшин залуу хоёр эмэгтэй шүнжин уйлж нэг нь аргадан нөгөө нь гомдолсоор үүр цайх үеэр арай гэж нэгэн мунтцаалаа. Гантиг аав ээж хоёрыгоо онгоцны буудлын дээр досоод гэртээ аваачилгүй шууд ресторан руу явах замдаа та хоёрт барих гэнтийн бэлэгтэй химэн инээд алдна. Гэрээс болцсон ресторанда аль хэдийн ирчгээд
баг зэрэг сандарсан байдалтай сууж байтал гантыг аав ээж хоёртойгоо орж ирээд түүн рүү чиглэн инээмсэглэлээр ирлээ. За, миний найз бүсгүйтэй танилц. Ингээд Малидл инээх хүүгээ хараад гайхсан Баатар Нансал хоёр гэрээс рүү зэрэг шахам харснаа дуу алдан баярлцгааж бөө инээд болцгоон гар байж тэрвэрлдэн ирээдүн бэрээ үнсэцгээв. Баатар хорхон зуура гэрээсийг шинжээд миний хүүч аавыгаа дуурайсан хүүхэнд нүц тийм гэж химэн бодож байхад Нансалж бас дотроо ямар хөөрхөн охин бэ? Гадна байдалч тажгүй юм. Доторх нь хэр юм бол доо гэж бодон суулаа. Тэр хэд илдвийг ярилцсан амттай хоол идэнгээ инээж хөөрөлцөөр нилээ орой болсон хойно гарцгаав. Гэрээст хайртынх нь эцэг их үнэхээр их таалагдаж төрөний айдас сандрал нь нисэн оджээ. Нансал харин ирээдүн бэрдэ бүрэнгүүдэд он дүн тавьсангүй. Ямар тааш боловсон дарахын юм байна. Гэхдээ л сайн нэгтлэх хэрэгтэй. Ганц хүүгээ тийм ч амархан өгчихгүй шүү гэж бодсон мэлээ. Гэрээсийг гэрийнхэн гадаа буулгачаад хүүгийнхаа байр руу явах замдаа Нансал ам нэн. Аав ээж хоёр нь хоёулаа англи хүмүүс гэсэн үү? Тэгэхээр энэ охин чи өргөмөл юм уу? Тийм ээ ээж. Багада асрамжийн газар өссөн юм аа. Энэ өргөж авсан эцэг их нь их сайн хүмүүс байна лээ. Яг л төрсөн юм шиг. Ямар удам мухсаатай нь мэддэхгүй хэцүү л юм. Хүний ген гэдэг чинь маш чухал шүү дээ. Ямар ч сайн хүмүүс өсгсөн байлаа гэд цуснд нэг л муу мухай юм байвал тэгээл хэцүү дээ. За, ээж л дээ. Ямар сони юм ярьдаг юм бэ? Манай гэрээст ямар ч муу зан чанар байхгүй. Үнэхээр төгс эмэгтэй шүү. Та удаан хамт байвал мэдэн дээ. Төгс хүн гэж хизээч хаанч байдгүй юм даа хүн. Дурлалдаас охрон тэр хүнийх нь бүхэл зүйл сайхан харагддаг юм. Аяанда тэгээд удаад ирэхээр гуйлан цохуудаг юм аа. Гэхдээ Баатар эхнэр лүүгээ том харснаа юу ч дуурсангүй цонхоор ширтэв. Ээж яасан? Хүүгээ харуулад байгаа юм уу та? Хөөхөн штэ. Хүнтэй гэрэлсэн ч гэсэн танийгаа орхихгүй шүү дээ. Юутач миний хүү гэрлэх гэж яарад хэрэггүй шүү. Нэг нэгээ сайн танд байж л нэг гэрт орсон дээр. Та хоёр хамгаалж байгаа зү. Юу ч болоогүй хүүгээ шуугатай болчихоо. За, ямар жаахан хүүхдүүд байгаа штэ ээж минь. Тэглээж бид хоёр одоогоор дотн хайрцаанд ороогүй байгаа. Өө тийм үү. Үгүй бас яах вэ? Юуны тухайд хөрөлгүй өөрт ороод ирдэг охтуудыг бодвол үнцэнтэй л охин байна. Гээд нөхөрлөөгөө учиртай харуул өнөөхөн тоосон шинжгүй цонхоор ширцээр яв. Амгалан шөнжин ундаж чадалгүй хөрвөөсөөр үүр зайлглаа. Толгой дотор нь түмэн асуулт эргэлзээ айдас эргэлзэн. Хүний нууцад халдах эвгүй чиглэсэн амгалан диссэнгүй. Сүндрийн утсыг ухаж бүх мессеж, дуудлага, зураг зэргийг нь үзлээ. Амгалан ээж гэсэн хоёр дугаараас л дуудлага мессеж ирсэн байх бөгөөд Сүндрийн өөрийнх нь 3 зураг хадгалаастай байв. Өөрөөс нь өөр хинтээж мессежээр харьцдаггүй мэдсэн хүүгүний дотор багж болтгой уужирсан боловч болрын хэлсэн үгээс байнга бодогдоод сэтгэл нэг л таагүй. Утсан дээрх 3 зургийг эргэлдүүлэн сольж хэдэн 10 удаан харахтаа бүгд хутлаа. Ийм даруухан хөөхөн охин юу гэж дээ? Болрол атаархсандаа худлаа цохоогоо. Гэхдээ хин ч яагаад Сүндрийг өмөрж юм хэлэхгүй байсан юм болоо? Үнэхээр бүгд үнэн байвал яах вэ? Сүндэр хичээлээс гадуурх бүх зүйлд ирдэггүй, байнга л гэртээ байна гэдэг. Тэгэхээр арай үгүй. Тийм муухай юм гэж байхгүй байлгүй дээ. Яасан ч байсан би түүнийг хайрлахаа болж чадна гэж юу? Ямар хэцүү юм бэ? Худлаа л байгаасаа. Ер нь тийм байсан ч яадаг юм. Надад л хайртай бол бүгдийг нь уушлаад мартчихэд болох юм шүү. Хүнийг өнгөрснөөр нь бүүд өгнө гэж ээж минь байнга хэлдэг штеп. Яалагч байсан маргааш очиод уулзъя. Бүх хүнээ хэлээд надад хайртай гэх юм бол түүнийг чанга тэрвэрэд үнсэх юм шүү. Ийхүү элдвийг бодсоор нэг мэдгээд нам унтаж орхичээ. Долзод 2-3 цаг дууг хийгээс сэртэл Сүндэр халуурсанд дэмэрэн яргалж байлаа. Сандран босч нүр гарны алчуураа хүйтэн усанд базаад охины духан дээр тавьж эмийн хайрцаган ухсаар халууны им олонгууд Сүндрийг дөршин өндөлгөөд амруу нь хийж араас нь бүлээн бор цай уулгав. Охин нүдээч нэхгүй хөмсгөө зангидан зовиртой амсгаацаар л хамаг биеийн халуун дүүгэн байх тул долзод санаан зовнын түргэн тусламж дуудлаа.
Эмч орж ирэн охины халууныг үзээд хідэн им өгч тайвшруулах тариа хийгээд ээжтэн зөвлөгөө өгөөд яв. Сүндэр сая нэг биеийн тавирсан бололтой намуухан амьсгалан бүх их чинь унтна. Долзодын санаа амарч галдаа мод нэмээд цайж анхаар суудал гадаа хүн дуурах шиг болохт нь жиг тамин сонсдод яах аргагүй. Сүндрээ гих эрэгтэй хүний хоолой сонсдлоо. Долзод маажгансаар очиж хашааны хаалга онгоолгол нүд нь хөхөрж хамар нь хавдсан өвдгөн цагаан хүү уудтай зүйл барьчихсан зогсож байв. Игчээ, сүндэр байгаа юу? Уулзах гэсэн юм. Яах гэв? Өчигдөр миний охиныг уйлуулж хар хүйтэн нүцгэн гүйлсэн хүүхдүүдийн нэг нь үчи. Харин нэг тиймэрхүү муухай юм болсон. Би сүндэртэй уулзаж ярилцах гэсэн юм. Та дуудаад өгөөч төхөө. Сүндэр гайгүй юу? Өчигдөр харин хувцас орхиод явчихсан байлээ. Би аваад ирсэн. Чи юугаа ярилцдаг юм? Алуу нааш өгөөх. Миний охиноос холхон явж үзээрэй та нар. Игчээ, гууж байна штэ. Би сүндрийг гомдоо гэж бодоогүй юм аа. Би охинд чинь үнэхээр их хайртай. Та ганцхан удаа уулзчих тэрхүү. Чи чинь яасан хаашийн янзын хүний үг ойлгодгүй хүүхэд вэ? Юу хайр маяр донгосгоод байгаа юм? Та нарын дээр хайрыг мэдэхгүй биш. Хүүхдээр тоглоод доромжлоод хайдаг үсттэй. Ахиж миний охинд ойртох гээд үзээрэй. Би өөрөөр ярин шүү. Гээд долзод хаалга тас идэлхаад шоожлоод гэрлүүгээ орчихов. Нүд амных нь байж байгааг харахад өнөөх Батбаяр гэж новш шиг л бас бүтэхгүй нэг гар байна. Охины минь толгойг эргүүлж ашиглах санаатай байгаа биз. Муу сайн зэрлэг юмнууд. Гэж бодон долзод уурандаа даралт нь хэсэг шиг болж нүд нь харанхуйллаа. Аргаа барсан амгалан дахин хэд хэдэн удаа сүндрэн химэн дуудсан ч өнөөх хааштай аавгаа үүдэрээ шагаагаад цагдаа дуудгаас өмнө явж үз гэхийг сонсоод уруу царайлан буцлаа. Долзод даралтны имээ уугаад тайвшрах санаатай жаахан хөвтдөл уутан дотоос огных нь нутас дуугарах шиг сонстов. Сүндрээ, хоёулаа уулзаж ярилцдаг хүн. Би чиний амнаас бүгдийг сонсомоор. Өмнө нь юу ч болсон байсан надад хамаагүй. Яг одоо чи ганцхан надад л хайртай гэвэл би бүгдийг нь мартахад бэлэн байна. Хариу бичээрэй. Гуй. Гэсэн мессежийг уншаад долзод 50 норсох охин руугаа хараад хэсэг бодлогоширч сууснаа. Дахиж битгий над руу залгаж илдвий юм бич намайг 50 орх гэж хариу явуулаад уцыг унтраан гуцан доороо хийв. Охин минь дахиад хэний ч тоглоом болж шархалж хоцрох ёсгүй. Ер нь бүсгүй хүний зовоохоос өөр шийдэггүй муусан гिचүүдийг яадаг юм. Химэн уурсан бодсон долзод өөрийгөө сая зөв юм хийсэн гэдэгтээ тунчиг итгэлтэй байлаа.